За энэ удаад матрицын үр чухлын тухай тайлбарлая. Хэрвээ А матрицын хэмжээс нь ийм, Б матрицын хэмжээс нь ийм байгаад А матрицын багны тоо Б матрицын мөрийн тоотой тэнцүү ийм байгаа тохиолдолд AB2 матрицыг үржүүлж болдог. За үржүүр матрицын ямар нэгэн С гэж гарч ирсэн байгаа тохиолдолд үржүүр матрицын хэмжээс нь M мөртэй L багтай. За жишээлх юм бол ийм матрицуудыг үржүүрийг авч үзье. Эхний матрицын багны тоо дараагийн матрицын мөрийн тоотой тэнцэхгүй байгаа учраас энэ хоёр матрицыг хооронд үржүүлж болохгүй. Хэрвээ эхний матрицын багны тоо дараагийн матрицын мөрийн тоотой тэнцүү байх юм бол үржүүлж болно. Тэгэхээр энэ хоёр тэнцэхгүй байгаа тохиолдолд үржүүлж болохгүй гэсэн үг. Ийм хоёр матрицыг авч үзье. За эхний матрицын хувьд бол 1 мөртэй 3 багтай. Харин хоёр дахь матрицын хувьд бол 3 мөртэй 2 багтай. За энэ хоёрын хувьд бол эхний матрицын багны тоо хоёр дахь матрицын мөрийн тоотой тэнцүү байгаа учраас үржүүлж болох юм байна. Үржүүр матрич нь яаж гарч ирэх вэ гэхээр эхний матрицын мөрийн тоотой адилхан байна. Харин хоёр дахь матрицын багны тоотой адилхан хэмжээтэй. Өөрөөр хэлэх юм бол энэ хоёрын үржигдэж гарч иж байгаа матриц нь 1 мөртэй 2 багантай ийм матриц гарч ирнэ гэсэн үг. Матрицыг үржүүлэхдээ бол эхний ээлжинд хэмжээсүүд нь ийм чанарыг заавал биелүүлж явах ёстой. Одоо бид нэр үр чухлыг яг хэрхэн гүйцэтгэхийг тайлбарлая. За энэ хоёр матрицыг авч үзье. За эхнийх нь хэмжээс бол 2-ыг үржих нь 2 гэсэн хэмжээтэй, дараагийн матриц болохоор 2-ыг үржих нь 3 гэсэн хэмжээтэй. За түрүү ярьсан ёсоор эхний матрицын багны тоо дараагийн матрицын мөрийн тоотой тэнцүү байгаа учраас энэ хоёрын хооронд нь үржүүлж болно. Үржүүр матриц нь ямар хэмжээтэй гарч ирэх вэ гэхээр эхний матрицын мөрийн тоо дараагийн матрицын багны тоо ийм матриц гарч ирнэ гэсэн үг. Өөрөөр хэлэх юм бол ийм. За энэ бол нэгдүгээр мөрний нэгдүгээр элемент. Нэгдүгээр мөрний нэгдүгээр элемент. Нэгдүгээр мөрний нэгдүгээр элементийг хэрхэн олох вэ гэхээр эхний матрицын нэгдүгээр мөрийг дараагийн матрицын нэгдүгээр багнаар үржүүлж болдог. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр эхний элементээр нь үржүүлээд дараагийн элементийг нь дараагийн элементээр нь үржүүлээд нэмнэ. 1-ийг 5 орж ирэхээр 5 болно. 2-ыг 9 орж ирэхээр 18 болно. Хооронд нь нэмэх юм бол 23 гарна. Тэгэхээр энд нь 23 гарна гэсэн үг. За тэгвэл энэ элементийг сонирх юм. Өөрөөр хэлбэл 2 дугаар мөрний 2 дугаар элемент. Энэ элементийг хэрхэн олох вэ гэхээр эхний матрицын 2 дугаар мөрийг дараагийн матрицын 2 дугаар багнаар үржүүлнэ. Энийг үржүүлнэ. Энийг үржүүлнэ гэсэн үг. За 3-ыг 6-аар үржүүлэх юм бол 18 болно. 4-ыг 10 үржүүлэх юм бол 40 болно. Хооронд нь нэмэх юм бол 58 болно. Тэгэхээр 2 дугаар мөрний 2 дугаар элемент гэдэг бол 58-тай тэнцэнэ. За дахиад тайлбарлах юм бол 2 дугаар мөрний 2 дугаар элементийг олохдоо 2 дугаар мөрийг 2 дугаар багнаар үржүүлнэ гэсэн үг. За тэгвэл бүгдөө энэ элементийг олж үзье. Өөрөөр хэлэх юм бол 1 дугаар мөрний 3 дугаар элемент. За энийг олохын тулд өөрсдөө бодож үзээрэй. 1 дугаар мөрийг 3 дугаар багнаар үржүүлнэ гэсэн үг. За тэгвэл түрүүний тайлбарласан ёсоор энийг үржүүлнэ.
1-ийг өргөжлөөд 20 нэмнэ. 1-ийг 7 оржуулах юм бол 7 болно. 2-ыг 11 оржуулах юм бол 22 болно. Хооронд нь нэмэх юм бол 29 болно. Тэгэхээр энэ элемент бол 29 гарна гэсэн үг. За гэх мэтлэн бус элементүүдийг олж болно. Одоо энэ элементийг бол энэ бол 2 дугаар мөрний 1 дугаар элемент учраас 2 дугаар мөрийг дээр өржүүлнэ. За 3-ыг 5 оржуулаад 15 болно. 4-ийг 9 оржуулаад 36 болно. Нэмэхээр 51 болно. За энэ элементийг бол энэ бол 1 дугаар мөрний 2 дугаар элемент учраас 1 дугаар мөрийг 2 дугаар бунаар өрчүүлнэ. За 1-ийг 6 оржуулаад 6 болно. 2-ыг 10 оржуулаад 20 болно. Нэмэхээр 26 болно. Хамгийн сүүлийн элемент буюу энийг олъё. Энэ элемент бол 2 дугаар мөрний 3 дугаар элемент учраас 2 дугаар мөрийг 3 дугаар багнаар орчуулна. За 3-ыг 7-оор өржүүлэхээр 21 болно. 4-ыг 11-оор өржүүлэхээр 44 болно. Нийлээд 65 болох нь. Тэгэхээр энэ элемент 65. За гэх мэтлэн өөрчлөлт хөдлөлийг үүсгэнэ. За ийм матриц бол А-гийн квадратыг олгож байна. За ихэнх сурагчид ийм алдаа гаргадаг. А квадрат нь 1-ийн квадрат, 4-ийн квадрат, 5-ийн квадрат, 1-ийн квадрат буюу 1, 16, 25, 1 гарч ирнэ гэж боддог. Гэхдээ энэ бол буруу. За А-гийн квадрат гэж юу гэсэн үг вэ гэхээр А гүрчг нь А гэсэн үг. За А гэдэг нь өөрөө 1, 4, 5, 1 үрчж байгаа мөн адилхан 1, 4, 5, 1. За нэр хоёулаа 2-ыг үрчг нь 2 гэсэн хэмжээтэй матриц байгаа. Мэдээж хэрэг энэ хоёр хоорондоо тэнцүү байгаа учраас үрчж болно. Харин үржигдэж гарч ирж байгаа матриц нь 2 гэсэн хэмжээтэй. За энэ элементийг олохын тулд бид нар мэдээж хэрэг 1 дугаар мөрийг 1 дугаар багнаар өржүүлнэ. За 1-ийг 1-ээр өржүүлээд 1 гарна. 4-ийг 5 оржуулахаар 20 болно. Хооронд нь нэмэх юм бол 21 болно. За энэ элементийг олъё. Энэ бол 1 дугаар мөрний 2 дугаар элемент учраас 1 дугаар мөрийг 2 дугаар багнаар өржүүлнэ. Тэгэхээр 1-ийг 4 өржүүлээд 4-ийг 1-ээр өржүүлээд хооронд нь нэмэх юм бол 8 болно. За энэ элементийг олохын тулд 2 дугаар мөрийг 1 дугаар багнаар өржүүлнэ. 5-ыг 1-ээр өржүүлээд 1-ийг 5-аар өржүүлээд нэмбэл тэгж 10 гарна. Ийм бол. Одоо энийг бол. За энэ бол мэдээж хэрэг 2 дугаар мөрний 2 дугаар элемент учраас 2 дугаар мөрийг 2 дугаар багнаар өржүүлнэ. 5-ыг 4 өржүүлээд 20 болно. 1-ийг 1-ээр өржүүлээд 1 болно. Нэмэхээр 21 болно. За өөрөөсөө А-гийн 3 зэргийг олж үзээрэй. Цаашлаад А-гийн 4 зэргийг олж үзээрэй. За ийм матрицыг ийм буюу нэгж матрицаар өржүүлж үзье. За мэдээж хэрэг энэ хоёрыг өрчих нь 2, энэ бас хоёрыг өрчих нь 2 учраас үржүүр матриц нь бас хоёрыг өрчих нь 2 байж таарна. За эхний элементийг олъё. Эхний элемент бол 1 дугаар мөрийг 1 дугаар багнаар өржүүлж гарч ирнэ. 5-ыг 1-ээр өржүүлэхээр 5 болно. 4-ийг 1-ээр өржүүлэхээр тэг болно. Нэмэхээр 5 гарна. Энэ элемент 5 болно. За одоо энэ элементийг олъё. Энэ элементийг олохын тулд мэдээж дахиад 1 дугаар мөрийг 2 дугаар багнаар өржүүлнэ. Тэгэхээр энд 4 байна гэсэн үг. За одоо энэ элементийг олъё. Энийг олохын тулд 2 дугаар мөрийг 1 дугаар багнаар өржүүлнэ. За мэдээж хэрэг 1-ийг 1-ээр өржүүлээд 1 гарна. 2-ыг 1-ээр өржүүлээд 1 болно. Хооронд нь нэмэх юм бол 1 гарна. За энэ элементийг өөртөө бодоод үзээрэй. Энд нь шууд 2 гарна. За эндээс юу гэсэн үг хэлж болох вэ гэхээр ямар нэгэн матрицыг
нэгж матрицаа үржүүлэх юм бол тэр матриц нь өөрөө гарч ирдэг байх нэ. За жишээлх юм бол ямар нэгэн А матрицыг нэгж матрицаа үржүүлэх юм бол А матриц нь өөрөө гарч ирнэ гэсэн үг. Нэгж матрицыг А матрицаар үржүүлвэл бас А матриц нь өөрөө гарч ирнэ. За үрж хөвлөлийн хувьд бол сайн анхаараарай. Хэрвээ энэ хоёр тэнцүү байх юм бол хооронд үржиж болдог. Үржихдээ ийм матриц гарч ирдэг. Тэгвэл ингээ өччих юм бол эхний матрицын хэмжээс n болно. Дараагийн матрицын хэмжээс нь m n болно. За энэ тохиолдолд энэ хоёрын хоорондоо тэнцэхгүй байгаа учраас энэ хоёр матрицыг хооронд нь үржүүлж болохгүй. За эндээс юу гэсэн үг болох вэ гэхээр А-г Б-гээр үржүүлж болдог байлаа гэж бодоход Б-г А-гаар үржүүлж болдог байх албагүй. Бүр цаашдаа энэ хоёрын хоорондоо тэнцэх албагүй гэсэн үг. За тэгээ үрж хөвлөлийн хувьд бол нэгдүгээр тийм чанар байна. За энэ бас нэгдүгээр чанар. Хоёрдугаарт нь юм байна. За гуравдугаарт нь бол хэрвээ А-г Б-гээр үржүүлж болдог, үржээд гарч ирсэн матрицыг С-гээр үржүүлж болдог байх юм бол Б-г С-гээр үржүүлж болно. Тэр матрицыг нь А-гаар үржүүлж болно. Ийм чанар бил. B-C2-ийн нийлбэр матрицыг А-гаар үржүүлж болж байвал А-г нь Б-гээр үржүүлээд А-г нь С-гээр үржүүлээд хооронд нь нэмж болдог. За тэгээ матрицын үрж хөвлөлтөй холбоотой сурталаа давт булангийн бодлогод байгаа. Тэрийг 1000 дахин бодоод хязгаарч алдахгүй хүртэл сурч аваарай.